Монгол Ардын нам дээр очиж хамгийн одоо өндгөө авах уу гэдэг уралдаанд орсон байна. Тэгэхээр энэ намаа хуваасан байдал нь бүр даамжраад өнөөдөр бүлэг Ардс намын их хурл дахь бүлгийг хувааж байна. Тэгэхээр ард түмнээсээ мандат аваад их хурлд сууж байгаа их хурлын гишүүнийг намаас хөөнө гэдэг бол үнэхээр хариуцлагагүй үйлдэл. Ер нь бол жирийн намын гишүүнийг ч гэсэн одоо намаас хөөх бол үнэхээр игдүүцэн зүйл. Тийм учраас энэ аль нэг одоо намын ч үдэ нөө бичиг авчраад тэгээд их хурлын гишүүнийг одоо намаас хөөж хасах бол үнэхээр одоо хариуцлагагүй. Тийм учраас энэ зүйлээ нэн дараа татаж авах хэрэгтэй. Хоёрдугаарт нь бүлэг бол дотроо асуудлаа шийдэх ийм одоо боломжтой. Өөрөлдвөл одоо энэ бүлгийн асуудлыг бүлэг дотроо шийднэ. Тийм учраас одоо энэ бүлэг хагарах тухай асуудал юусоо байхгүй гэдгийг хэлье. Тэгэхээр 11 сарын 5-ны өдөр намын хурлаа хуралдуулах одоо зард гаргасан харамсалтай нь одоо тун удахгүй эрдэнэ гэдэг нөхөр гарч ирээд энэ намын хурлыг хуралдуулахгүй гэд мэдгдэл хийх байх. Тийм учраас энэ намын хурлыг хуралдуулах нь хамгийн чухал зүйл байна. Өнгөрсөн одоо 100-наас эхлээд эвнэгдэлтэй Ардс нам ингээд санаачлагыг байгуулж 100 мянган гишүүний гаруй хэсэг цуглуулах одоо аяныг өрнүүлсэн. Тэгээ 9 сар хүртэл одоо энэ аяныг өрнүүлээд нөхөн сонгуул эхэлсэнтэй холбоотойгоор одоо төр одоо царцаасан байгаа. Өөрөлдвөл намын одоо хоёр тал энэ Батүул Баатар болон бусад сонгуул дээр хамтраад оролцъё гэдэг энэ уриалгыг дэмжиж одоо хамтдаа зүтгсэн. Тэгэхээр нэгэнт одоо энэ тун удахгүй эрдэнэ гэдэг хүн энэ их хурлыг одоо зөвшөөрөхгүйгээс хойш бид нар дахин одоо энэ эвнэгдлийнхаа одоо их хурлыг зайлшгүй хийх ийм одоо шаардлага байж байна.